За тэгэхээр өнөөдрөөс инновац зохион бодлогын байнгын хороогоор тийм ээ яг хэлцэх мөн одоо мэдээлэл тайлбар авах нь гол асуудал бол энэ оны төсөвөөс тийм ээ ер нь яг энэ цахим шилжилт энэ цахим үйлчлэгээ төрийн үйлчлэгийг хэлбэршүүлэх энэ одоо ажил дээр яг хичнээн төгрөг зарцуулсан бай. Энэ ер нь ажлын хэрэгжилт ер нь хэр явж байна гэдэг дээр бас мэдээлэл хүргэх бах. Тэгэхээр энэ талаар та тодорхой мэдээ. Та бүхэн санаж байгаа бол улсын төсвийг хэмнэлтэд зарцуулах талаар нэлээд яриа болсон шүү дээ. 25 оны төсөв бодлого 2. Тэгээд төсвийн ажлын хэсэг гарц улсыг хурлаа. Тэмүүлэн гүш байхлаад би бас ажлын хэсэгт орсон. Тэгээд ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийн нэг нь цахим шилжилтийн хүрээнд зарцуулсан төсөв. Одоо цахим систем програм хангамжууд зарцуулсан төсөв нийтдээ хэд байна вэ гэдгийг нэгтгэхэд дүнг танилцуулаа гэд улсын хурлын 52 дугаар тогтоолд нэг залт болж орсон байна. Энэ 52 дугаар залтын хүрээнд 25 оны 1-р улиралд засгийн газраас өнгөрсөн хугацаанд цахимын чиглэлд хичнээн төгрөг зарцуулж байгаа гэдэг улсын хурл танилцуулах ёстой. Одоогор бол танилцуулаагүй байгаа. Тэгээ энэ ажил юу болж байна вэ гэдэг хүрээнд цахим хөгжлийн нөөц харилцаа холбооны сайдын мэдээлэл сонсно. Тэгээд яг урьдчилан ирүүлсэн мэдээллээр Баатархуу сайд болон засгийн газрын хэрэглэх газрын дараа учрал сайдын ирүүлсэн мэдээллээр бол за нийлбэр дүнгээр бол нэг их 80 төгрөг орчим нийт цахим систем програм хангамжид зарцуулсан байна. 2012-оос 24 оны хооронд. Гэхдээ энэ дотор нь бол батлан хамгаалах хууль хүчний байгууллагуудын төсөв ороогүй. Нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс хэрэгжүүлсэн төслүүдийн төсөв ороогүй байна. Нийслэлтэр бол маш их юм хийж байгаа гэдэр бол мэдж байгаа. Тэгээ нийт магадгүй эднийг нэмэх юм бол энэ нэг их 80-аас бүр цаашаа даваад явна. Нэлээд хэмжээгээр давах байх. Тэгэхээр энэ нэмэлт мэдээллийг бол авах шаардлагатай. Тэгээд энэ үр дүнд нь бол эхний үлрэлд гарах ёстой тайлангаа хязгаар гаргах чинь. Тэрийг улсын хурл дээр танилцуулах ёстой. Үүн дээр бид нэр дүгнэлт хийгээд цаашдаа яаж явах вэ гэдэг бас харна тийм ээ. Бас нэг асуудал энэ учраас цахим бодлогын байнгын орон дээр бид гадаадд байгаа монголчууд төрийн үйлчлэгийн ийм Монгол үйлчлэгийг илүү хялбар авдаг болох дээрэс нь цахимаар эсвэл шудангаар зайнаас сонгуульд оролцох боломжийг нээх талаар судалж байгаа ажлын хэсэг байна. Тэгээд энэ ажлын хэсгийн хүрээнд сая Филиппин улс анх удаага гадаад байгаа иргэдэн цахимаар сонгуульд орсон. Урд нь бол шудангаар ордог байсан. Тэгээд энэ мэдээллийг бид нэр судлаа. Тэгээд ингээ харахад бол цахим одоо хөгжлийн төвшин нь манай Монголоос хамаагүй дор. Бид нар ч одоо хүн болгон захим үнэлэхтэй, ийм Монгол аппликейшнтэй, гарын үсгтэй ингээд нэлээд уршаа явцсан. Гэхдээ бага боломжтой тохируулаад саналаа гэж захимаар авчиж байна. Тэгэхээр ингээд харьцуулаад бодоход бид нар бол аль хэзээний бүрэн боломжтой болсон. Харин тэр хилийн жандд байгаа 200 гаруй Монгол буюу одоо 2 том аймаг энэ нэрэгтэй бол сонгуульд нь оролцох боломжтой нэг хэрэгтэй гэдэгтэй улам их идэвхтэй үнэмшилтэй бол энэ ажлын хэсгийн талаар өнөөдөр бид нар санал солилцсон. Яг хөө төсөв санхүүжилтийн хувьд бол тавьж болоод идэг. Нөгөө талаасаа бид нар яг энэ цахим шилжилтийг тийм бүрэн утгаар нь яг хэрэгжүүлж хийж чадж гин үү? Яг их хөрсөн дээр иргэдэд тийм ээ энэ яаж хэрхэн хялбар шуурхай хүртээмжтэй байж чадж гин нөгөө нэг төрийн хэмнэлт маань яг энэ дээр боддоор гарч гин үү гэдгийг судлаад дүн ер нь одоогоор яг гарсан зүйл байна уу? За бас хугацаа ер нь алдчихж байгаа бас юм асуудлууд байна шүү дээ. Судалгаа дүн гэж яг өнгөрсөн жилдээ өмнөх 2 жилдээ харьцуулахад нөгөө цахим хөгжлийн индекс олон улсын индексүүд бол нэлээд уршилсан шүү дээ. Дээрээс нь бид нар зөвхөн 5 жилийн өмнөхөө бодох юм бол одоо нөө Монголоор дамжуулж авдаг энэ төрлийн үйлчлэгнүүд бол хамаагүй илүү болцсон. Тэгэхээр энэ утгаараа үр дүн бол байх хэрэгэлзээ байхгүй. Одоо зүгээр цаашдаа юуг анхаарах вэ гэхээр нөгөө цаасаар зөөдөг материалуудыг одоо болохоор хэлэхэд сканерд оруулж агаад тэгээд ялгаагүй нөгөө шат дамжлах нь ингээд цахим мэдээлэлээр явдаг болсноороо шилжилт хийж байгаа хэрэг биш шүү дээ. Тэр мэдээллийг шаардахгүй угаасаа тэд нар тэр дотор байгаа юм чинь автоматар шууд ингээд шийдвэрүүдэд гараад идэг. Та тэндээс орж хэвлэж авах юм уу, лавлгаа татж авах хэрэгцээ байхгүй. Хоёрдугаарт нь тэр шийдвэр гаргахын үе шатууд байна тий. Магадлах, баталгаа ажиглах, лавлгаа авах, цаасаар авах, захимаар авах ялгаагүй. Энэ үе шатууд нь хэвээрээ байгаад байгаа.
Өөрөөр хэлбэл мэдээлэл төр дотор орцсон байгаа учраас одоо энэ олон үе шат хэрэггүй. 7 үе шатын оронд 3 байхад хангалттай ч гэдэг юм. Тэгэхээр ийм төрлийн шийдвэр гаргах одоо үйлчлэгээний процессыг дахин инженерчлэх. Буюу хэлбэршүүлэх, цомхон болгох. За энэ бол ингээд бүр засгийн газрын одоо харьяа байгууллагууд ингээд зэрэг дүрийн дахин инженерчлэлийн асуудлаар ажиллаж тус тустай ажиллаад байгаа учраас өөр ойлголттой явчих бай. Улсын хурал улсын хурал дээр уялдаа холбоог нь хангая гэд улсын хурлын гишүүн анар ахалсан ажил хэсэг байх. Бид нар ажил хэсэг нь байх. Тэр ажлын хэсэг нь өнөөдөр төрийн байгуулалтын байнгын орон болон инновац захин бодлогын байнгын орон дээр санал дүгнэлтэд танилцуулсан. Тэгээд магадгүй дараагийн удаа энэ байнгын орнуудын тогтоолоор улсын хурлд орж хэлцэгдэх байх. Тэгэх юм бол төрийн процессын дахин инженерчлэг яаж хийх үү гэдэг үндсэн зарчим аргачлалыг батлаад үүний дагуу төрийн байгууллагууд нь өөрийнхөө цааш нь салбарлуулад боловсруулад явна. Тэгэх юм бол нөгөө олон үе шаттай шийдвэр гаргалт чинь цомхон болно. Тэрэн дээр үндэслээд цахим шийдлүүдийн нөгөө архитекторыг enterprise архитекторыг дахиж хийн гэсэн үг. Тэгээд явах юм арай ялбар ордон бол. Энэ зүйл бол дараагийн алхам гэж бодож байна.